Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За өнөөдөр дахиад энергийн бас нэг гоё ажлуудын талаар ярьж өгөхөөр энэ бичлэгээ хийж байна. Тэгээд Потала гэдэг нэг хөөрхөн газар олсон дээрээ далимдуулаад бичлэгээ хийчихье гэж одоо хийж байна. Хойно минь жоохон noise ах юм бол та бүхнээс хүлцэл өчөж байна. За өнөөдрийн ярих сэдв болвол одоо энэ манифест хийхдээ энергийн хүчийг ашигладаг. Тэгээд тэр энергийг одоо хэрхэн үржүүлэх талаар ярилцах гэж байна. Энерги үржүүлэг яаж явагддаг вэ гэхээр за ер нь бол одоо жишээ нь эхнэр нөхөр хоёр хамтдаа байжгаад одоо хамтдаа гэр орон их ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг хийдэг. Гэхдээ яг энэ үед болохоор энерги нь хоорондоо нэмэгддэг биш, одоо үржигдэх зарчмаар ажилладаг. Тийм ч учраас одоо ганц бие хүмүүсээс илүү хосоороо байх нь амьдрал илүү амар хялбар юм шиг, асуудлыг илүү хялбар шийдэж байгаа юм шиг тэг санагддаг байна. Тэгэхээр тэр маань юутай холбоотой юм гэхээр тэр нөгөө хойдлын одоо хоёр хүний бие биенээ гэсэн чин сэтгэлийн энергийн үржвэрээс шалтгаалдаг байна. Тэгээд энэ одоо ингээд өнөөдөр та бүхэн хэлхийг хүсэж байгаа зүйл маань ингээд дуусчлаа. Тэгэхээр энергийн үржвэр одоо айгуу тийм өндөр үргэлжлэлтэй байдаг байна. Надад жишээлбэл хоёлаа би 100 гэдэг энергитэй одоо миний хань маань харт маань 100 гэдэг энергитэй байх юм бол бид хоёр нийлээд хамтдаа юм хийхээрээ 100-100-аар үржээд 10,000 гэдэг энергитэй болно гэсэн үг. Тийм айгуу гоё байгаа зү тий. Тэгэхээр нөгөө одоо нөгөө хүнтэй хамт байх нь, хүнтэй хамт нэг зүйл рүү одоо санаа шулуудах нь, баг босгох нь, одоо хүнтэй хамтарч ажиллах нь, нийгэмд байх нь өөрөө маш гоё тийм энергийг асар их үржүүлж, хуйлруулж, хүчжүүлж өгдөг тийм зүйл ах нэ. За юм байна. Тэгэхээр нөгөө бид миний нөгөө нэг Facebook group дээр та хэд маань байдаггүй болвол доод description хэсгээс хараад ороод ирээрэй. Facebook group дээрээ manifest хийцгээ гэдэг group байгаа. Тэгээд тэн дээрээ хүмүүст яаж одоо manifest-ийг зөв талаас нь хийх вэ гэдэг талаар өөрийнхөө сурсан жоохон юмнуудыг тайлбарлаж өгдөг байгаа юм. Тэрэн дээр ерөөсөө миний сүүлийн үед өөртөө батлаад байгаа. Тэгээд одоо найзуудтай хэлж өгөө тэднээс одоо биелсэн тохиолдлууд нь дандаа одоо энергийн үржүүлэхтэй үед биелсэн байт юм. Энэ маань бол одоо ерөөсөө бодиттой гарсан манифестууд, биелсэн манифестууд бодит кейсүүдээр баталгаажж байгаа гэсэн үг. За тэгээд манифестыг тэгэхээр яадаг бах нь гэхээр одоо ер нь бол за яг энэ чинь энерги яриад байдаг би суугийг ингэ нэж ан гэхээр энерги нь үржээд ирэх энергийн хүчээр манифестыг биелүүлдэг. За бид нэр одоо өдөр ядрахгүй явах, тий оюун санааны ажил хийх, эрч хүчтэй байх, нийгэмдэр одоо өндөр байр суурь статустай байх, мөнгөний урсгал хүчтэй байх гэдэг эдгээр бүгдээрээ хойноо ганцхан зүйл дээр суулгуулдаг. Энэ бол энергийн ажил байгаа. За тэгэхээр энерги маань өөрөө одоо үржээд ах юм бол бидний тэр нөгөө нэг физик амьдрал нийгэм ахуй амьдрал дээр гаргах тэр зүйлсүүд маань яг тэр одоо үржсэн тоогоор нэлээд сайн зүйлсүүдийг одоо бид нар хийж чадна гэсэн үг, тийм хүчтэй болно гэсэн. Тэгэхээр миний өнөөдрийн инсидээр та бүхэнд хэлэх гээд байгаа гол санаа бол хэрвээ та манифест хийж байгаа бол хэрвээ та одоо яа тийм одоо тийм хөнгөн хялбар байхыг хүсэж байгаа бол энергийн үржүүлэг одоо энерги үржүүлэх тийм зүйлүүдийг хийж авах хэрэгтэй. За энерги хизээ яаж үрждэг вэ гэвэл энерги нь эхний одоо кейс нэх юм бол одоо нөгөө ихэрдүүл гэж ярьдаг штеп. Одоо яг заяаны хантайгаа учирсан тохиолдолд би биенийхээ заяаг түшээд илүү тийм яг хүссэн зүйлээ хийж чаддаг, маш хүчтэй оролцож чаддаг. Та бүхэнд жишээ хэлээ л да. Одоо жишээ нь Арабад гэхэд маш олон мянган гэр бүлийн бизнес байдаг. Гэр бүлийн бизнес. Бүр тэр байтугай зөвхөн гэр бүлийн бизнесийг зохицуулах засгийн газрын агентлаг гэж байдаг. Тэгэхээр тэр чинь одоо ямар хэмжээнд тэр гэр бүлийн бизнесүүд одоо маш олон тоогоор байдаг вэ гэдгийг батлан харуулж байгаа юм. Тэгээд Арабын Эмират улс чинь өөрөө маш баян орн. За тэгээд тэр маш их мөнгөийг ингээд татаж чаддаг тийм одоо би боддгийн тийм ч бол маш том тийм энергийн үржүүлэхийн ч юм уу тийм том хуйлраан байдаг байх гэж би боддог. Тэгээд тэгэхээр арабууд бол жишээлбэл тийм байдаг те. За одоо Монголынхаа том бизнесүүдийг хэдүүлээ харцгаая. За
Мак ч юм уу тийм. Мак цемент, өөр чинь Town Boat, Tesco гэд гих мэтчлэн маш том групп компаниуд бүгдээрээ гэр бүлийн бизнесүүд байдаг. За жишээлх юм бол Town Boat компани одоо эмэгтэй эхнэр нь захирлан, нөхөр нь бас захирлан байдаг тийм ээ. Бүгдээрээ маш мундаг хүмүүс. Тэгэхээр тэдгэр хүмүүс бол одоо ингээ хоорондоо хэрдүүл бодоод их заяаныхаа ханыг олж чадхаараа тийм илүү тийм маш хүчтэйгээр хийж байгаа бүтээж байгаа үйл ажил үйлс нь тийм одоо маш хүчтэй болж чаддаг байна. За тэгэхээр энэ дэр бол яаж юм гэхээр одоо хайртай хүнтэйгээ одоо яг тийм заяаныхаа хүнтэй очирсан тохиолдлыг хэдүүл ярьлаа тий. Дараагийн энергийн үржүүлэг бол одоо маш тийм супер хүрээлэл дотор орсон тохиолдол байдаг. За та бүхэн мэднэ альва бизнесийг хийхдээ тухайн салбарынхаа хамгийн гол хүмүүсийн тийм хүрээлэлд ордог тий. Хүрээлэлд ордог. Бидний гол бодит жишээх юм бол одоо BNI, JCI ч гэдэг юм уу тий том networking community-нууд байж идэг. За тэрнтэй яг адилхан та өөрийн гэсэн тийм хүрээлэл, өөрийн гэсэн хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлж тэр хүмүүс донд ингээд чин сэтгэлээсээ хүчин зүтгэж хамт байх юм бол энергийн үржүүлэгт ордог байна. За дараагийн хувьд бол бас гэр бүл ээж идэг. За гэр бүл гэдэг нь болохоор одоо нэг анхдагч гэр бүл биш одоо одоо үеэлүүд ч юм уу хүүхэд аав ээж ах дүүс гэх мэтчлэн хүмүүс байна тий. За эдгээр хүмүүс бол бас энергийн одоо тийм үржүүлэх хийхэд нь одоо таны энергийг хэд дахин үржүүлж өгөхөд нь бас одоо нөлөөтэй байдаг. За иймэрхүү байдлаар энерги үржүүлж болох нь. Тэгэхээр за хэдүүлээд яг боддоор харъя л та тийм үстэй. Бид нар амьдрал дээр илүү тийм эрч хүчтэй баймаар байна. Бид нар хүссэн ажлаа даацтай хиймээр байна. Бид нэр мөнгөний урсгалыг сайн байлгамаар байна. Сүнсний сэргэлтээ хиймээр байна. Тийм энержетик баймаар байна. Тийм үү? Бодсон сансан бүх зүйл маань одоо 9 цагаан хүсэл маань бодохын төдөд биелдэг болмоор байна. Маш өндөр хэм хэмжээ эрчимтэй болмоор байна. Эдгээр бидний хүсдэг зүйл мөн шүү дээ. Энэ дээр би танд санал болгох зүйл маань болохоор тэр энергийн үржүүлэг гэдэг логикийг ойлгооч гэж санал болгож байна. За тэгэхээр одоо миний санал болгож байгаа зүйл болохоор за бүхэн болон гэр бүл байдаг. Гэр бүл одоо анх махл үүсмэл гэдэг гэр бүлүүдийг одоо хүн өөрөө яг сэтгэл санаа юу нь ямар ахын те боломж болцсон ямар хас шалтгаалаад үүсгэж байна. За хань нөхрийг бол одоо яах юм одоо тэр таны өөрөө чинь л одоо тэр хайранд яаж хандах вэ бэлэн байгаа юу гэдэгс шалтгаална шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлүүд бол тийм гадны хүчин зүйлээр нөлөөлөлтөй зүйлүүд байгааз зөвхөн танаас шалтгааллах энерги үржүүлэх арга бол community үүсгэх. Community үүсгэхдээ та найз нөхдийн хүрээлэлтэй болно, сонирхлынхаа хүрээлэлтэй болно. Эсвэл ажил хөдөлмөрийнхаа, мэргэжил нэгтнүүдийнхаа маш том бүлгэмд байж болно тий. За тэгэхээр энэ бол 100% яг танаас өөрөөс ч шалтгаалдаг зүйл учраас яг энэ өөрөөс шалтгааллах хүчин зүйлийг өөрчилчих юм бол нөгөө яриад байгаа асар том энергийн үржүүлэх рүү, тийм энергийн дэмжлэгийн систем рүү, энергийн хуйлраан руу бүл хийгээд одоо орох боломжтой байна гэсэн. За миний хувьд бол яг манифест сонирхдаг, бясалгал сонирхдаг community-гаараа бараг 22 оноос хойш гэдэг чинь 3 жил гаруй байгаа. Тэгэд өдийг хүртэл ингээл чи нэг тийм одоо мөнгө олдог салбар биш шүү дээ. Зүгээр одоо 100% одоо баг хобби гэх юм уу тий хобби. Йогчд, бясалгалчд энэ төр чинь нөгөө нэг сайн дурын одоо баг ажил шүү дээ. Тэгээд ерөөс энэ 3 жил community-д байхад маш их одоо энэнд оролцдог мөртлөөсөө би хизээч одоо тийм ашиг харж орж байгаагүй, ашиггүй байлаа гэд дургуулах чаагүй. Тэгээ яагаад энэ чинь ингээд наалтаад одоо хүртэл байгаад бүр ингээд өөрөө сайн дураараа бичлэг хийдэг болоод байгаад юм гэхээр ерөөсөө л энэ энергийн одоо үржүүлэхт нь би ингээд татгадаад орцсон байдаг. Тэгээ бүр үргэлжийн мөнх тэр community-ийн хүмүүсээс маш гоё эрэг дулаан энергийн өндөр давтамжийг бүр хүлээж авч ингээд байнга авч идэг. Тэгээд тийм их зүйлээ ингээд өөрөө аваад тахаар бас эргээгээд хүмүүст өгөхийг хүсдэг юм байна л та. Тийм болохоор одоо ингээд өнөөдөр янз янз санаачлал бичлэг сайн муухай чамаагүй хийгээд та бүхэнд нэг өөр ойлгосон юмыг ойлгуулчих юмсан гэж бодоод яваад идэг байх гэж боддتي. Тэгээ би тэгэхэд ивент хийх айгуу дуртай. Тэгээ нөгөө янз янзын workshop хийгээл тэгээ нөгөө community-ийн ч одоо баг бодохоор нэг 1000 орчим хүмүүс ингээд наан цаана гээд
байгаад идэм шүү байна. Тэгээ тэд нар чи юугаар одоо нэгдэж ийн гэхээр үргэлжлэн хамт одоо мягуулаач юм аа байхгүй шүү дээ. Тэгэхээр юм тодорхой юм special workshop янз бүрийн одоо за нэг тийм шинэ арга сурлаа гэнгүүт нь юу вэ одоо чиний тэр одоо шинэ бяцлаглалын аргыг чинь сонирхож үзье ч гэдэг юм уу те. Нэг инстэг яваад ирлээ гэдэг ч юм уу тийм сонин гой үйл явдлуудаар тайлбарлуулаад хөрхөн уулзаа явчихдаг. Тэгээд тэр дундаас нэг ивент хийх айгуу дуртай байдаг аахгүй юу. Тэгээд 2 жилийн өмнөөс юу байсан? Сайтны коктейл үдшилэг гэдэг тийм асар том massive manifestation гэж одоо бүр нийтийн manifesting тийм аргачлалыг би судалгааныхаа явцад олж мэдээд тэгээд тэр аргачлалаараа нөгөө community-ийн хийдтэй бяцлаглалынхаа хийдтэй community-д event зарлаад хийж үзсэн. Тэр бол үнэхээр гайхалтай. Тэр нөгөө яг тэн дээр одоо massive manifestation буюу одоо нийтийн manifest хийх аргачлалын эд шидийг яг тэн дээр ойлгосон. За тэр маань яадаг вэ гэхээр за нэг 50 60-уулаа ч юм уу 100-уулаа ч юм уу ингээд гоё биртэй ч юм уу те коктейлтэй тийм night одоо арай арга хэмжээ хийж авахгүй тэгэл бүгдээрээ юу байна гэл ингээл олуулаа уулзалтаа бүр шаагилтаал тийч өөстэй чамаар юу байна сүл үед тэгсэн гэсэн сайхан одоо тийм юм одоо олж судлаад энэ төр гээд хооронд айгуу гоё knowledge sharing хийдэг. Мэдлэгээ хуваалцаал тэгсэн ингээл сан сайхна яриад тэгж уулзах байхгүй. Тэгтээ тэр оройн арга хэмжээний хамгийн тасархай зүйл болвол яг юу яадаг? 5 жилийн дараах өөрийнхөө дүрд хувирч ирдэг буюу манифест хийж манифестийнхаа биелсэн дүрээр нь тэр оройн арга хэмжээндээ зочилж ирдэг гэсэн. За тэгэнгүүт одоо тэр чинь баг юу вэ штэ одоо би 5 жилийн дараа одоо юутай байхыг хүсэж байна те ямар статустай хүн болохыг хүсхийн тэр дүрээрээ ирдэг гэсэн. Тэгээд тэнд байгаа хүмүүстэйгээ ярилцах таних хүмүүсээр танилцсан шүү дээ. Зөндөө их тийм networking явдаг. Тийм хүмүүстэйгээ ярилцаад networking хийдэг. За networking гэдэг нь болохоор өөрийнхөө хийж байгаа ажил мэргэжил боломж бололцоо тийм зүйлүүдийг бусдад ингээд танилцуулдаг. Тэгээд бусдынхаа бас тэрийг сонсож аавн. Тэгээ хоорондоо ажил хэргийн уулзалт хийхээр одоо танилцсан. Тэгээд хамгийн гоё нь тэр чинь дандаа тийм одоо бүх юм нь биелчихсэн 9 цагаан хүсэл биелсэн тийм 5 жилийн дараах мундаг хүмүүс ирсэн учраас хоорондоо ингээд юу байдаг? Одоо гэрээ хийдэг аахгүй дийл хийдэг. За тэгэл одоо иймэрхүү ярианууд бол жишээлбэл аюу явагддаг. За чиний бизнес ямар байна? Сайн байна уу? Чи юу хийхийг зорж байгаа вэ? Найс нэг сүүлийн үед тиймэрхүү төсөл дээр ажиллаад одоо энийг ингээд болгох гээд явж гэн гингүүд нь чамд хөрөнгө оруулалт хэрэгтэй юу? Тэ би бол чамд одоо ингээд бэлэн одоо тэдэн мянган долларын хөрөнгө оруулалт хийхэд одоо бэлэн байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү тийм дийлүүд явагддаг байхгүй. Тэгтээ тэр дийлийнх нь гол зорилго нь яг одоо тэр одоо өөрийнхөө ирээдүйн дүрээр ирсэн хоёр хүн маань дандаа ирээдүйнхээ өөрсдийнхөө дүрээр дийлээ хийнэ гэсэн. Тэгээд тэр арга хэмжээнд дээр ирсэн хүмүүс бүгдээрээ ирээдүйн өөрсдөө ирнэ. Ирээдүйн өөрсдийнхөө бизнесээр дийл хийн. Хамгийн сайн дийл хийж чадсан хүмүүсийгээ одоо зарлаж одоо танилцуулдаг. Би юм хийлээ, би тийм дийл тэрнтэй хийлээ гэдгийг танилцуулна. За энэ нь бол ерөөсөө massive manifestation болж байгаа. Яагаад вэ гэхээр за одоо тэнцээ одоо за нэг хамгийн багадаа нэг 50-60 хүн ирдэг гэж бодъё те. За 60 хүн ирсэн гэж бодъё. За тэгэнгүүт та бусад 59 хүндээ өөрийнхөө талаар ярьж өгнө гэсэн үг байхгүй юу. Тэгэл очиод яриад сайн байна уу намайг хорлоо гэдэг. Би тэр одоо бяцлаглалын төвийн founder байна. Би саяхан Unity-гээс Монголдо зочилж ирээд тэгээд өнөөдөр энэ networking арга хэмжээнд ирлээ. Чамтай танилцсандаа таатай байна. Гэл ингэж 59 хүнд өөрийгөө танилцуулсан гэж боддоо. Бүр энэ бол супер зэ. Таны өөрийн чинь нэрийг 59 дахин үрчиж байгаа байхгүй юу? Тэгээд танилцуулангууд хүн болгоны асуулт шал ондоо зэ. Хоёр дахь чухал гэсэн шүү. Хүн болгоны асуулт нь маш ондоо. Та яаж одоо те таны бяцлаглалын чинь төрөл нь юу юм? Одоо жишээлбэл наас тэр те та яаж энэ төвөө анх байгуулж байсан бэ? Одоо хэдэн хүнтэй ажилдаг вэ гэдэг таны хизээж дотроо төсөлж байгаагүй маш супер детейл зүйлүүдийг асуудаг. Яах юм тэр чинь анхудаа танилцж байгаа юм чинь сонирхон штэ. Тийм биз дээ. Та одоо өөрийнхөө бодолтой
одоо нэг бизнес эрхэлдэг байжгаад нэтворкийн арга хэмжээнд хүмүүстэй танилцууллаа гэж бодоход өөрийгөө хамгийн сайн сайхнаар харуулахыг хүсэн шүү дээ. Бүх нарийн ширийн сайн сайхан супер зүйлүүдээ өөрийнхөө бүтээж чадсан, өөрийнхөө бахархаж байгаа нарийн дэтэл тийм гой гой юмнуудаа танилцуулдаг байхгүй хүн яг нэтворкинг дээр. Тэгэхээр тэр арга хэмжээ бол бүр үнэхээр супер байдаг. Тэгээ миний одоо тэр энерги үржүүлэх тэр одоо сэдв рүүгээ буцаад тий энерги үржүүлэх тэр хамгийн супер аргуудын нэг гэдэг байгаа нь бол ерөөсөө л тэр community бүтээх, community-д оролцох. Ялангуяа тэр сайтны коктейл үдшилэг гэдэг концептээр явдаг тэр нэтворкинг арга хэмжээнд оролцох байдаг. Таны энерги чинь 59 дахин үржигдэнэ. Одоо тэнд хэдэн хүн байгаа тэрний тоогоор таны энерги үржигдэнэ. Тэгээд тэр манифест чинь тэр тоогоор хурдан одоо биелнэ гэсэн үг. Энэ бол үнэхээр гайхалтай. Би одоо ингээд 2 дахь удаага зохион байгуулад өнгөрсөн жил зохион байгуулж чадаагүй. Тэгээд энийг одоо хийх юмсан гэж бодоод 5 сарын хэднэр нэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаад л байна. Тэгээд групп дээр мэдээлэл аваад явж байгаа. За тийм байна. Тэгэхээр тэр нөгөө ерөөсөө л энерги үржигдсэн тохиолдолд мөнгө үржигдэнэ, хүсэл чинь хурдан биелнэ. Яалаа гарсан багтаа. За тиймэрхүү зүйлээ. Тэгээ ерөөс өнөөдрийн хамгийн гол take away бол энерги үржүүлэг хийх. Тэгээ ингэж та илүү тийм гоё болно. За тийм гоё мэдээллийг хуваалцах гад ирчлээ. За тэгээ та бүхэн минь энерги байнга үржүүлж байгаарай. Тэгэхээр танд өөрт чинь байгаа хамгийн гоё боломжууд гэх юм бол та хэдийнэ гэр бүлтэй. Тэгэхээр гэр бүлтэйгээ сайхан хандаад харилцааг дараагийн түвшинд аваачаа тэгэх юм бол таны энерги чинь тэр хэмжээгээрээ өөрт чинь үржигдэж өөрт чинь эргээ сайн сайхан зүйл ирнэ гэсэн. Та хантайгаа илүү сайн ойлголцоод зүрхээ нийлүүлээд бинийгээ бүр ингээд одоо биеийн дотор байгаа юм шиг мэдрэх юм бол тэр чинь бас энерги үржүүлэх болох байхгүй. Түүнээс одоо нэг өрсөлдөх ч юм уу тийм юм байх хэрэггүй. Бинийгээ яг дэмждэг тийм энерги үржүүлэг болж чаддаг ялангуяа хосууд. За тэгээ гуравт нь хэрвээ энэ хоёр чинь танд бэлээхэн байдаг бол энэ хоёроо ашигла. Хэрвээ одоохондоо хосоо арай олоогүй ч юм уу тиймэрхүү байх юм бол яах вэ гэхээр community. Ерөөсөө л community. Зөв хүрээлэлтэй ор, зөв хүмүүстэйгээ нийл, баг бол хүмүүстэй сайхан харилцаа үүсэг. Арга хэмжээ ивентэд байнга оролцоод тэгээд зөөлөн гэхдээ тийм заавал хүчтэй мөнгө харсан. За би энэнд тэрийг зарандаа, энэс тэрийг нь авандаа гэсэн тийм зорилгоор биш. Илүү тийм өгөх хандлагаар дандаа уулзах хэрэгтэй. Өгөх, үргэлжийн мөнгө өгөх. Одоо тэрэндээ би юугаар тусалж чадах вэ? Энийг хилээд өгчих юмсан гэдэг тийм маш гоё өгөхийн хандлагаар тэр community-д хандах юм бол таны нийгмийн статус, мөнгөний урсгал, танд ирж байгаа боломж, бүр эсрэг хүсний одоо хараа хүртэл нэмэгддэг. Одоо юу гэдэг эсрэг хүссэн чинь таныг одоо сайхан юм аа гэж харах тэр зүйл чинь хүртэл яг тэр энерги үржүүлэхтэй үед л ирдэг шүү. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Миний сувгийг дагаад фоллоу хийгээрэй. Миний Facebook дээр групп руу ороод ирээрэй. Тэгээд subscribe дараарай. Тэгээд энэ үгнээ одоо л хэлцээрч байна. За бай.